Эрдэнэ улган сумын 2 дугаар цэцэрлэг энэ сарын 18-ны амралтын өдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Хүүхд хөгжүүлэх арга зүй сэдвийн хүрээнд 100 орчим эцэг хасран хамгаалагчид оролцож өртөөчлсөн хичээлүүд хамрагджээ. 2025-аас 2026 нэгжлийн жилд сургалтын шинэ хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэрэгжүүлж байгаа. Шинэ хөтөлбөрийн агуулгаараа багш нарын арга зүй шинжилгдэж эцэгчүүдийн оролцооч нэмэгдэж, ямар арга зүгээр сургалт хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг өртөөний хичээлүүдээр эцэгчүүдэд таниулж, тэднийг арга зүйд суралцуулжээ. За яг энэ үйл ажиллагаа болсны үр дүнд бол сайн нэг үнэлтэд эцэгчүүдээс мэдэгдэж байна л да. Ер нь ямар гоё үйл ажиллагаануудыг та бүхэн маань заа сургадаг юм бэ? Хүүхдийн суур хүмүүжлийг манай цэцэрлэгийнхэн маань ямар гоё олгож байна? Ямар гоё орчинд манай хүүхд өсөж хөгжөөд байна те? Гэт биднэрээр ингээд бахархах сэтгэл маш их төрүүллээ. Тэр нь бол эцэгчүүдийн сэтгэл маш гоё байлаа. Тэгээд бид нартай бол хамтарч ажиллахад бол маш их төхөмтэй болчихж байгаа. 2 дугаар цэцэрлэгэнд 7 бүлгийн 250 орчим суралцагчтай, 31 багш ажилтнтай, мэрэгжлийн зэрэгээр нь зөвлөх зэрэгтэй 1, тэргүүлэх зэрэгтэй багш 2, заах аргач 4 багш болон бусад мэрэгжлийн багш нарын хамтаар сургуулийн өмнөх боловсролыг сурагчдад шинэ хөтөлбөрийн хүрээнд манлайлан олгож байна. Сонгож авсан номоо хүүхд рүүгээ өөрлөө нь харуулж хагаад үйл явдлыг уран тоод тэгээд эхлэл төгсгөл өрнөл хаана нь тэр ном дээр сэтгэлийн хөдөлгөөн гарч ийн хаана зогсолт хийж ийн гэдгийг яг тэрийг ээж аав ч юм уу багш ч юм уу дуу хоолойныхоо өнгөөр ялгаж уншихыг арга зүг чангаар уран дотор уншиж өгөхийг л тэгэл тэр уншсан зүйлээ эргээд зогсолт хийсэн газараа хүүхдтэйгээ ярилцаад тэр номноос шинэ үгийг хүүхдтэй танилцуулаад хүүхдийнхээ үгийн баялагийг нэмэгдүүлэхэд бас чанга уучлалын арга зүй маань нэлээд сайн. Авайн дуудлагыг одоо хэрхэн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд одоо таниулах вэ, ойлгуулах вэ гэдэг талаар орсон байгаа. За 2-5 насны хүүхдүүдэд авайн дуудлага гэдэг бол маш чухал зүйл. Яагаад гэхээр хүүхэд аваа гаргаж ихсэн цагаас ахуулаад тэр бүрийг аваа дуудлага гэж ерөнхийдөө ойлгож болно. Эцэгчүүд хуваагдан тоглоомоо суралцах чанга уншлагын арга зүй 6-аар шүлэг унших нь зураг урлал, туршилт хийх, хөгжилтэй математик, авайн дуудлага хэмнэлээр наадыг хамтдаа дуулъя, хөгжөөнд тоглоом, эрүүл ухаан дадал зэрэг нэг өртөөнд 15 минут саадаж 11 өртөөгөөр аялаж суралцжээ. Би одоо өөрөө 4 хүүхэдтэй. Тэгээ одоо манай эхнэр өөрөө бас боловсролын салбарт 20 жил ажиллаж байгаа. Би өөрөө тэр хүнийг дагаад одоо бас олон газар сургуулиар явсан боломжийг яг ийм сайхан зохион байгуулалттай ийм үйл ажиллагааг бол ангуудаа харлаа. Тэгээд энэ үйл ажиллагааг бол эхлээс нь ингээд дуусна гоё төлөвлөө зохион байгуулсан энэ хамт олонд бол үнэхээр одоо өөр хүүхдээс бол нэг эцэгчүүд бол баярлалаа гэж байна. Баг хүмүүс надад их хөвгөлтэй яаж байгаа. Тэгээд энэ цэцэрлэгтээ маш их олон жилийн хувьд хамтдаа явж байна. Тэгээд энэ хамт олонд үнэхээр би бас талархаж явдаг яа тэгэхээр хүүхдийн төлөө маш их зүйлийг зүрх сэтгэл зориулж баг хамт олон маань ажилладаг. Гэх юм бол анх удаа хүүхдээ өгч байгаа. Тэгээд үнэхээр ийм гоё хамт олонтой, ийм зохион байгуулалттай мундаг чадварлаг хамт олонтой цэцэрлэг хүүхдээ явуулж байгаа. Бид нар нэгдүгээр бас үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Өөртөө згсэн ажлаа маш тайван хийдэг. Бас маш азтай гэж бид нар бодож байна. Цэцэрлэгийн хүүхдийн өдөрт авах шимт хичээлийн норм стандартын дагуу бэлтгэгдсэн хоол ундны амтлагааг үзэсгэлэнг гаргасан байлаа. Ахлах тогооч бага насны хүүхдэд хоол хичээл маш чухал. Уураг, жимсгэн, үр тариа, сүс бүтээгдэхүүнийг зохицоор нь зохистой харьцаагаар тохируулж өгөх нь хүүхдийн өсөлтөнд нөлөөлөхөөс гадна сурах, хөгжих гэдэг илүү нэмэгддэг талаар ярьсан юм а. Манай цэцэрлэг нь өөрснийхөө бүтээгдэхүүнийг гурлан бүтээгдэхүүнээ үр тариахаа бүтээгдэхүүнийг өөрсдөө хийдэг. Тэгээд одоо бас юу яаж байгаа? 10 гурлыг бас амтлаад хүүхдүүдтэйгээ ингээ бөмбөлөг хийгээд өгж байгаа. Энэ маш их биегийн төрлийн витамины өндөр агуулмжтай байдаг болохоор бас эслэг байдаг болохоор бас маш чухал гэж бодож байна. Тэгээ сүү цагаан эдэгээ бас манайх ерөнхийдөө түлхүү өгдөг. Ер нь сүү цагаан эдээ ер нь орохгүй өдөр өрөөсөө байдгүй. Аймгийн тэргүүний 2 дугаар цэцэрлэгийн STEM сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 2025-аас 2026 нэгжлийн жилд тус цэцэрлэгийн бид хамтдаа баг Шимт Монголиа Гримич 2025 улсын уралдаанд 3 дугаар байрт шалгарч олон улсын World Grimich 2025 олон улсын уралдаанд оролцох эрх авсан. Мөн аймгийн цэцэг дарга ивэлдээр анхудаа аймагтаа болсон бяцхан инженерүүд 2026 аймгийн анх дугаар уралдаанд бид хамтдаа баг тэргүүн байр эзэлж улсын уралдаанд оролцох эрхээ аваад байгаамаа. Мөн Дэвсэн бүжийн аймгийн анх дугаар уралдаанд тус цэцэрлэгийн аялалгын амтлаг Бурайд үжгээр оролцож алтан медаль хүртсэн амжилтуудыг гаргажээ.